Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр монгол хэлний хичээл үзнэ. За. Үгсийг зөв байрлуулж өгүүлбэр бүтээе. Дараах үгсийг зөв байрлуулж өгүүлбэр бүтээцгээе. Журмыг хичээж явах, үнэн, бат, үргэлж гэсэн үгсээр өгүүлбэр бүтээе хүүхдүүдээ. За, багш нь эхнийхээ үгсүүдээр өгүүлбэр бүтээхийг харцгаая. За, эхний өгүүлбэр бол үнэн бат журмыг үргэлж хичээж явах. Дараачийн үгсийг харцгаая. Сургаалыг явах, шүтэж, өвөг, дээдсийн санаж гэсэн үгсүүд байна. Эдгээр үгсүүдээр өгүүлбэр бүтээцгээе. За, томоор эхэлсэн үг маань өвөг гэсэн үг байна. Тэгвэл өвөг гэсэн үг маань хамгийн ихэнд байрлах нэ. За, дараачийн өгүүлбэр өвөг дээдсийн сургаалыг санаж шүтэж явах. Дараачийн үгсүүд ачийг явах, хариулж, үйлийн, дээд, буцааж гэсэн үгсүүд өгөгдсөн байна. Дараах үгсүүдээр өгүүлбэр бүтээцгээе. За, томоор эхэлсэн үг буюу үйлийн гэдэг үг хамгийн ихэнд ороод за, үйлийн дээд ачийг буцааж хариулж явах гэсэн өгүүлбэр бүтэж байна. Дараачийн үгсүүд хорвоог явах, таниулж, өгөх, гээхийн, учирлан гэсэн үгсүүд өгөгдсөн байна. Тэгвэл өгөх гэсэн үг хамгийн ихэнд орох нэ. Дараачийн өгүүлбэр бол өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах гэсэн өгүүлбэр бүтсэн байна. Дараачийн үгсүүд номыг тунгааж явах, үргэлж, мэргэн, тогтоон гэсэн үгсүүд өгөгдсөн байна. Дараах үгсийг зөв өгүүлбэрт оруулахын тулд үргэлж гэсэн үг өгүүлбэрийн хамгийн ихэнд байрлах нэ. Үргэлж, мэргэн, номыг тогтоон тунгааж явах гэсэн өгүүлбэр бүтлээ. Үгээгүй доод ардыг өргөн тэнхрүүлж явцгаая. Цааш нь. За, тэгвэл дараачийн саяны эхнүүдээс